Энэ сууг тавтай морил та ChatGPT-г яаж ажилтсан болоо гэж бодож ирсэн үү? Тэгвэл энэ бичлэгийг үзээрэй. ChatGPT-гийн GPT гэдэг үг нь Generative Pre-trained Transformer гэсэн утгатай. Generative гэдэг нь нарыг юм бичгэд өдөөс нэгээр нь үгүүдийг холбож үүсгдэг талаар хэлж байгаа. Pre-trained гэдэг хэсэг нь маш их датан дээр сургагдсан гэдэг утгыг нь илэрхийлнэ. Transformer гэдэг нь хамгийн чухал хэсэг буюу нэг төрлийн машин сургалтын техникийг хэлнэ. Transformer-ийн хамгийн гол хүч нь энэ өгөгдсөн материалд яг юу хамгийн чухал вэ, яг юунд фокус өгөх вэ гэдгийг олж чаддаг. Жишээлбэл эрхийн мэрэгэн үлгэрийн энэ хэсгийг харцгаая. Хүн текст уншихдаа бүх үгэнд нь анхаарлаа өгөхөөсөө илүүтэйгээр хэдхэн ширхэг үгэнд илүү их анхаарлаа өгдөг. Яг тэрнтэй адилхан Transformer архитектор яг юу хамгийн чухал байна тэр зүйлд илүү их анхаарлаа өгдөг гэсэн үг. Ингэснээрээ ChatGPT таны юу асууж байгааг маш сайн ойлгохоос гадна яг юу хариулахаа мэддэг гэсэн үг. Дараа илүү дэлгэрэнгүй ярьцгаая. Машин сургалтад дата хамгийн чухал. Ямар ч project дээр ажиллаж исэн зөв дата дээрээ сургагдсан байж ич үр дүн нь бас зөв сайн гарна гэсэн үг. Хэрвээ дата дутуу, алдаатай, буруу байх юм бол ямар ч алгоритм ашигласан, ямар ч мундаг модель ашигласан үр дүн нь муу л байна. Тэгэхээр ChatGPT ямар мэдээлэлээр сургагдсныг харцгаая. OpenAI компани вебсайтаас харвал ChatGPT-ийг сургасан мэдээллүүд нь 3 төрлийн их сурвалжаас авсан. Эхнийх нь интернет дээр хүмүүс нээлттэй байгаа мэдээллүүд, хоёр дахь нь 3 дахь байгуулагчаас лицензээр авсан мэдээллүүд, 3 дахь нь өөрсдийнх нь хэрэглэгч болон сургагч нар оруулсан мэдээллүүд. Мэдээж интернетээс мэдээлэл авахдаа ялгаж авсан. Тэгээд юу оруулдаггүй гэхвэр үзэн ядалт дагуулсан зүйл, насан туршидчдын контент, хувь хүний мэдээлэл болон dark web гэх мэт зүйлүүдийг оруулаагүй. ChatGPT-г хамгийн энгийн байдлаар тайлбарлах юм бол өгүүлбэрийг төгсгөөрэй гэсэн тоглоомтой яг адилхан. Тэр нь өмнөх үгүүдийг харж агаад хамгийн сүүлд нь дутж байгаа тэр хоосон үгийг нөхөх. Хэрвээ тэр үйлдэлийг олон дахин хийх юм бол бүтэн өгүүлбэр, бүтэн текст үүсэх боломжтой. За тэгвэл хамгийн энгийн жишээгээр яг энэ өгүүлбэрийг л дуусгах гэж үзье. Тэгэх юм бол хамгийн эхлээд бид нэр үг ер нь яаж би энтэйгээ харилцдаг, ямар олон үгнүүд байдаг, аль үгний ард аль үг орох вэ гэх мэт маш олон мэдээллийг эхлээд бид нар мэдчих хэвээр шүү дээ. Яг тэрнтэй адилхан манай neural network энэ техник маань маш олон интернетийн датан дээр эхлээд тэрийг сурцсан байгаа гэсэн үг. Тэгээд яг одоо бид нар энэ чи харж байгаа өгүүлбэрийн бүх үгнүүдийн дараалал болон яг хаана юу байна гэдгээс хамаарат ямар үг ард нь байх вэ гэдгийг яг ямар үгнүүд хэрэг магадaltaйгаар энчээ байх боломжтой вэ гэдгийг нь эхлээд гаргаж авна. За зарим үгнүүд магадгүй илүү их магадaltaй, зарим үгнүүд илүү бага магадaltaй. Тэгтээ бид нэр суглана гэсэн үг. Мэдээж их магадaltaй үг нь суулгадах магадлал нь их. Гэхдээ бас биднэрт жоохон ч гэсэн магадлалаар арай өөр үгийг сонгох боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг адилхан асуултыг ChatGPT-гээс 2 удаа асуухад 2 өөр хариу гаргаж байгаа шалтгаан нь энэ. За би түрүүн neural network үгнүүдийн холбоо хамаарлыг эхлээд олдог гэж хэлсэндээ тэгэхээр тэрэн дээр нэмээд бас хідэн үе шатууд байгаа. Зөвхөн үгнүүдийн холбоо хамаарлыг олохоос гадна ChatGPT-ийн хариуг илүү хүнд хэрэгтэй, аюулгүй, ойлгомжтой байлгахын тулд маш олон харилцан яриаг тусгай ажил хийж байгаа хүмүүс нь энэ буруу зөв гэд ангилж дахиж сургасан гэсэн. За ингэснээрээ бидний сайн харсан жишээн дээр хамгийн зохимжтой үгийг нь илүү их магадлалаар харуулж чадж байгаа. Хэрэв ингэж хийгээгүй байсан бол магадгүй илүү зохимжгүй, муухай үгтэй үгийг ч юм уу илүү их магадлалаар тавих боломжтой. Гэхдээ яг ийм давхар сургалт хийж яг юун зөв буруу гэдгийг ойлгуулснараа бидний гаргаж авах хариу хэрэглэгчдэд илүү таарсан байна гэсэн үг. Тэгэхээр хүн ChatGPT рүү юм бичгэд юу болж ийнэ гэхээр эхлээд тэр бичсэн текстийг чинь токен буюу үг өгүүлбэрийн жижиг хэсэгт болгож хуваана. Тэгээд токенүүдээ вектор буюу компьютер ойлгох форматад оруулна. Тэгэхдээ токеныг вектор болгож орчуулдаг толь бичиг байгаа гэдээ ойлгочих. Тэр толь бичгээсээ хараад үгнүүдээ эсвэл токенүүдээ вектор болгочих болно гэсэн үг.
За тэгэхээр вектор нь үгнийхээ утгыг илэрхийлнэ. Тэгэхдээ хамгийн сонирхолтой нь векторынхаа зайд ойролцоо утгатай үгнүүд эсвэл төстэй зүйлийг хэлж байгаа адилхан сэдвүүд ч юм уу векторынхаа зайд илүү ойрхон байна. Гэхдээ хэрвээ хамааралгүй байх юм бол биенээсээ хол байна гэсэн. Тэгээд энэ токен дундаасаа хамгийн чухал утгыг нь гаргаж аавна. За би түрүүн эрхийн мэрэгэн үлгэрийн хэсгээс харуулсан хэсэг үгнүүдэд л бид нар илүү их анхаарлаа өгч ингээд яг тэрийг энчээ хийж байгаа гэсэн үг. Энийг attention гэх механизмаар хийн. Энэ нь transformer-ийнх нь нэг хэсэг. Дараа нь хамгийн чухал мессежийг чинь ойлгосны дараа generative хэсэг буюу асуултанд чинь тохирох хариуг үүсгэж өгнө. Энэ нь бидний ярьсан үгийг дуусгараа гэсэн тоглоомыг тоглож байна л гэсэн үг. За энгийнээр ChatGPT ингэж ажилладаг байх нэ. Дотор нь маш том тооны тооцоолол явагдаж идэг байх нь. Тэгэхээр яг үндэ ChatGPT өгж байгаа текстүүдээ яг ойлгож хэлдэггүй гэвэл үгүй. Харин ерөнхийдөө ямар үгнүүд ямар үед хэрэглэгдэг гэх мэт үгнүүдийн харилцан холбоог гаргасан газрын зурагтай гэсэн үг. Түүнийг ашиглаад үгнүүдийг нь магадлалаар нь холбон гаргадаг. Энэ бичлэгт neural network, transformer, attention гэд олон зүйлүүдийг дурдсан. За энэ сэдвүүд маань угаасаа айгүй хэцүү болохоор шууд ойлгоно гэдэг айгүй бэрх. Тийм болохоор баг багаар нь машин сургалт гэж юу вэ гэдгийг надтай хамт сураад тэгээд ойлгож хумаарах юм бол дараагийн бичлэгүүдээрээ уулзцгаая. Тавчхан энэ сувгийнхаа зорилгыг танилцуулахад би data science-аар сурдаг сурагч тэгээд энэхүү project-ийг хийнгээ нэгт өөрийнхөө мэдлэгийг баттгах бас бусад хүмүүс монгол хэлээр амархан аргаар машин сургалтын техникүүдийг танилцуулах. Ингэснээр би магадгүй англи хэл сайн мэддэггүй ч юм уу эсвэл цаг зав өөрөө гаргаад судалж чаддаггүй эсвэл хэцүү тэнцвэрлэлүүдийг ойлгодоггүй хүмүүст тус болох зорилготой. Тэгээд хэрвээ би бичлэгтээ ямар нэгэн алдаа оруулах юм бол надаа шууд хэлж байгаарэ эцэст нь хэлэхэд би эндээ сайхан туслаад хэдүүлээ машин сургалтын талаар мундаг ойлголттой хүмүүс болцгоё. Дараагийн бичлэгүүдээрээ ийм сэдвүүдийг үздэцгээе.